Хот суурины ус хангамж ариутгах татваргын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо. 2025 оны онцлог ажлууд. Зохицуулах хороо нь 2025 онд 22 зорилго, 58 зорилт, 134 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, биелэлтийг хангаж ажилласан бөгөөд дараах онцлог ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Нэгт зохицуулах хорооноос 2025 оныг сайн туршлага нэвтрүүлэх жил болгон зарлалаа. Энэхүү ажлын хүрээнд болцол туралд анзаарлаж, нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс салбарт хэрэгжүүлсэн сайн туршлагын талаарх ажлын тайлангуудыг нэгтгэн эмхтгэл болгон гаргах ажил хийгдэж байна. Үүний үр дүнд салбарын үйлчилгээний чанар сайжрах, зардал хэмнэх, сайн туршлагуудыг бүх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нэвтрүүлэх боломжтой болох юм. 2. Зохицуулах хорооны 2025-аас 2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталлаа. Стратеги төлөвлөгөө нь салбарын тулгамдсан болон дунд хугацааны асуудлуудыг шийдвэрлэх, байгууллагын зорилго зорилтуудыг тодорхойлж, салбарын үйл ажиллагааг сайжруулах баримт бичиг бөгөөд богино хугацааны төлөвлөлтийн үндэс баримт бичиг болох юм. 3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох цахим системийг ашиглалтад орууллаа. Үүний үр дүнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагааны болон санхүү эдийн засгийн мэдээллийг цахимаар хүлээн авах, тайлан мэдээг нэгтгэн гаргах болон хугацаа, зардал хэмнэх боломжийг бий болголоо. Хэрэглэгчдийн усны үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн төвшинг тодорхойлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаанд ашиглан дүгнэлт хийж ажиллах боломжийг бүрдүүллээ. 4. Салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалтуудыг зохион байгууллаа. Зохицуулах хорооны 2025 оны сургалтын төлөвлөгөөний дагуу салбарын хэмжээнд нийт 1159 ажилтныг чадваржуулах сургалтад хамруулж, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын төлөөллийг бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хот, Япон улсын Токио болон Киото хотуудад туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүллээ. 5. Сумдын нийтийн аж ахуйн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн зохицуулалтад хамруулах ажлыг эрчимжүүллээ. Тогтвортой хөгжлийн зорилт алсын хараа 2050, засгийн газрын 2019 оны 474, 2021 оны 161 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 7 аймгийн 23 суманд ажилласны зэрэгцээ улс орон, нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон инженерийн дэд бүтэц бүхий Хинти аймгийн 13, Өмнөговь аймгийн 10 сумын удирдлагууд холбогдох төлөөллүүдийг хамруулан сургалт зохион байгуулж, тухайн сумын ус хангамж, ариутгах татваргын үйл ажиллагааг хариуцах ашиглагч байгууллагыг тодорхойлон тусгай зөвшөөрлийн зохицуулалтад хамруулж, сум суурин газрын хүн амыг баталгаат усны үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүллээ. 6. Эрсдлээс урьдчилан сэргийлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг бэхжүүлэх хяналт шалгалт болон хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зөрчил шалган шийдвэрлэх ажлыг зохион байгууллаа. Өнгөрсөн 2024 онд үйл ажиллагаа нь хангалтгүй үнэлгээгээр дүгнэгдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн 10 аймаг орон нутгийн 2 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангууллаа. Улсын хэмжээнд усны үйлчилгээнд гарах эрсдлийг үнэлэн төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд 68 байгууллагыг хамруулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эдгээрээс тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчин хэрэглэгчдийн эрх ашигт эрсдэл учруулсан 17 компанид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэж, мөн 2 байгууллагын тусгай зөвшөөрлийг төдөлзүүлж, 3 байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 7. Хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, төдөлзүүлэх, хүчингүй болгох ажлыг зохион байгууллаа. Зохицуулах хороо нь 2025 онд хот, суурин газрын хүн амд усны үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрлийн зохицуулалтын хүрээнд сумын төвшөнд 10, аймгийн төвд 13, нийслэлд 59 байгууллагын хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө мэдээллээр хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа. 8. Улаанбаатар хотын усны үйлчилгээний мөнгөн урсгалын зохицуулалтыг шинчиллээ. Улаанбаатар хотын усны үйлчилгээний мөнгөн урсгалыг нэг худалдан авагчтай загварт шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Ингэснээр хэрэглэгчийн хэрэглээний төлбөр зохицуулах хорооноос тогтоосон мөнгөн урсгалын хувь хэмжээгээр хангагч байгууллагууд руу тухайн өдөртөө шилжиж, үр төлбөр хуримтлагдах асуудал шийдвэрлэгдэнэ. Нэг худалдан авагчтай загварт нийт 6 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулад байгаа бөгөөд цаашид нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг шат дараатайгаар тус загварт шилжүүлнэ. 9. Салбарын урт хугацаат зээл хүүгийн өр төлбөрийг шийдвэрлүүлэх төслийг боловсрууллаа. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт гадны зээлээр хэрэгжсэн
Урт хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээний зээл, хүүгийн эргэн төлөлтийг Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн дагуу дэд зээлдэгч буюу орон нутгийн төсвөөс төлөвлөж, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудыг дамжуулан зээлийн төлбөрийн үргээс чөлөөлүүлэх талаар холбогдох мэдээллээр танилцуулга бэлтгэн засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, хот байгуулалт, барилга орон сууцлуулалтын яаманд хүргүүллээ. 10-т тусгай зөвшөөрлийн бодлогын баримт бичгүүдийг боловсронгүй болголоо. Нэгт хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг даалгаврын хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн дахин шинжилэн боловсруулж батлуулснаар тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг илүү оновчтой, чирэгдэлгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ. 2-т зохицуулалтын бичиг баримт болох аж ахуйн харилцааны дүрмийг шинжилснээр дундын эзэмшлийн цэвэр, бохирусны шугам сүлжээнд хийгдэх засвар, үйлчилгээний зардлын хуваарлалттай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болсон. 3-т усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох үйл ажиллагааг илүү боловсронгүй болгох, тарифын бүтэц хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн байх нөхцөлийг хангах зорилгоор үн тарифын саналыг хянан шалгах дотоод журмыг шинчиллээ. 4-т цэвэр, бохирусны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлалд нэмэлт өөрчлөлт орууллаа. 5-т усны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааны явцад үүсэх усны алдагдлыг үнэн бодит тооцох, усны алдагдлыг бууруулах арга хэмжээг оновчтой төлөвлөх зорилгоор ус хангамжийн системийн усны алдагдал болон орлого болоогүй усыг тооцох аргачлалыг олон улсын жишгт нийцүүлж боловсруулан баталлаа. 6-д бусдын эзэмшлийн шугам сүлжээ, насос станцаар цэвэр ус түгээх, бохир ус зайлуулах төлбөрийн журам боловсрууллаа. 7-д гадаргын болон хөрсний усыг ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх, төлбөрийн хэмжээг тогтоох аргачлалыг боловсруулах ажлыг эхлүүллээ. 11-т ундны усны эмзэг байдлын судалгааг хийж, усны лабораторийг ашиглаж эхэллээ. Зохицуулах хорооноос зохион байгуулж хэрэгжүүлсэн Монгол улсын ундны усны чанарын судалгаанд хамрагдсан 3582 уст цэгийн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон судалгаанд үндэслэн Монгол улсын ундны усны чанар хүний эрүүл мэнд, нийт хүн амын дундаж наслалтанд нөлөөлөх байдлын шинжилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран гүйцэтгэлээ. Усны лабораторийн багаж тоног төхөөрөмжийг турших ажлыг орон нутагт зохион байгуулж, ундны усны чанарыг физик химийн 14 үзүүлэлтээр хэмжиж, сургалтад ашиглаж эхэллээ. 12-т хэрэглэгчдийг мэргэжлийн байгууллагын үйлчилгээнд хамрууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 153 хүсэлтийг шийдвэрлэж 28210 хэрэглэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчлэх хүрээнд бүртгэв. Энэхүү ажлыг гүйцэтгэснээр хэрэглэгчдийг мэргэжлийн байгууллагаас цэвэр бохирусны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ. 13-т салбарын зөвлөх, мэргэжсэн зэрэгтэй инженеруудын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Салбарын зөвлөх, мэргэжсэн зэрэгтэй инженеруудын санал солилцох, туршлага судлах зөвлөлдөх уулзалтыг ус хангамж, ариутгах татваргын дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээнд тулгамдж буй асуудал шийдвэрлэх арга зам, сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Уулзалтад 80 гаруй мэргэжсэн, зөвлөх зэрэгтэй инженерүүд оролцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч, холбогдох зөвлөмжийг гарган эрх бүхий байгууллагуудад хүргүүллээ. 14-т салбарын хөрөнгийн менежментийг сайжруулах хяналт үнэлгээ хийлээ. Орон нутгийн 7 байгууллага, Улаанбаатар хотын 20 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн хөрөнгийн бүртгэл элэгдлийн санд газар дээр нь хяналт үнэлгээ хийж, орон нутгийн нийт 46 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайланг нэгтгэж шинжилгээ хийлээ. Энэ нь цаашид хөрөнгийн менежментийн бодлого зөвлөмж боловсруулах, эрх зүйн актыг сайжруулах үндсэн суурь болох юм. 15-т зохицуулах хороог чадваржуулах төслийг эхлүүллээ. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр зохицуулах хороог чадваржуулах төслийг санаачлан Америк, Францын хамтарсан DH Infrastructure зөвлөх багтай хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хяналт хэрэглэгчийг хамгаалах гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт сайжрах бөгөөд тариф тооцооллын загвар боловсруулж олон улсын жишгт нийцсэн Монгол орны онцлогт тохирсон зохицуулалтын эрх зүйн орчин боловсронгүй болох юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.